За сайн байцгаана эрхэм мөндөд үзэгчдээ эрхэм үзэгчдийнхээ оройн амар амгалан айлтхан мэдчлээ. За хөгжлийн ертөнц ТV10 гэр бүлийн телевизээс бэлтгэн хүргэдэг боловсролын цаг нэвтрүүлгийн маань ээлж дугаар эхлэж байна. За манай энэ удаагийн нэвтрүүлгийн маань зочин хойморт Баян хонгорын аймгийн Үлзий цэцмийн ургуул Улаанбаатар хотын нийслэлийн 52 дугаар сургуулийн дизайн технологийн багш Баярын Төмөр Отгоотой уулзаад байна. За танд энэ өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр хоёулаа яриагаа таны хүүхэд наснаас эхлэе гэж бодож байна. Та бас Баян хонгорын аймгийн Үлзий цэцмийн ургуул юм байна. Тэгэхээр өөрийнхөө хүүхэд ахуй наснаас үзэгч олонтойгоо хуваалцахгүй юу? За тэгэхээр би энэ Баян хонгорын аймгийн Үлзий цэцмийн 4-р төрсөн. Одоо манай аав бол одоо энэ хүний эмчээр 7 жил ажиллаж байгаа зэтгүүтэй орсон хүн байсан. За манай ээж бол одоо хөдөлгөгч хүн байсан. За тэгээ би бол одоо бага насаа энэ Үлзий цэцмийн одоо энэ өвгөлнүүд энэ гол дээр тэгээ энэ уртлын дэмж рүү гулгадаг. За тэгээд одоо зун одоо бид гүйдэг матдаг гэл одоо хөл дөмбөг гэх тиймэрхүү одоо бас тоглоомоор тоглож спорт тоглоомдоор тоглож өссөн л дөө. Тий. Тэгээд өнөөдөр бол энэ манай Үлзий цэцмийн сургууль одоо шинэ хичээлийн одоо байр ашиглалтанд ороод өнөөдөр нээлттэй хийж байна. За тэгэхээр энэ шинэ хичээлийн одоо байр ашиглалтанд орж холбогдуулаад өнөөдөр бас төгсөгчд ирж одоо бас энэ арга хэмжээд оролцож байгаа. За тэрний нэг нь бол одоо би байгаа юм. За тэгэхээр миний хувьд бол одоо энэ сайхан сургуулийнхаа нээлтэнд одоо 3 давхар сайхан байшинтай олсонд бол их баяртай. Тэгээ энэ дээр одоо 1976 онд би энэ сургуулийг 8 дугаар ангид төгссөн. За тэгээ энэ төгсөгчийн алдар гэсэн ботоо үзэсгэлэн гаргаж бас энэ хүүхдүүд бас энэ багш нарт багш энэ одоо энэ төлөөлөгчийн нээлтэнд ирсэн хүмүүс бас сонирхолж байгаа юм. За тэгэхээр та бол багш юм байна тийм ээ. Улсад хичнээн жил ажилласан тийм ээ. Ажиллаж байгаа хугацаанд одоо олимпиад уралдаанд одоо 13 удаагийн одоо олимпиад тийм ээ. Удаа дараа төрүүлжсэн гэж би бас сонсч байсан. Энэ талаар манай үзэгчтэй хэлээргүй хаалцахгүй юу? За тэгэхээр би бол одоо энэ сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд энэ Үлзий цэцмийнхаа тэгээ Баян хонгорын техникийн сургуулийн мужийн 8 дугаар суралцаад тэгээд одоо улсад бол би бол одоо 44 дахь жилдээ ажиллаж байгаа юм. Хуучин бол одоо техникийн сургуулийн яг хөтөлбөрийн тэр нэг ажилласан тооцдог байсан. Тэгээ энээс ахуулаад тооцоход бол 40 хэдэн жил 45 жил ажиллаж байгаа. Боловсролын системд би нэг 35 жил ажиллаж байгаа юм байна. Тий. Тэгээд ер нь энэ багшийн ажлыг одоо бас сонгож нэгээр суралцах болсон шалтгаан нь бас ер нь бол мод боловсролын чиглэлээр бас өөрийгөө хөгжүүлж одоо Баян хонгорын аймгийн барилгын модны үйлдвэр, Баян хонгорын аймгийн гэр бүлийн эдийн үйлдвэрүүд ажиллаж энэ Монгол гэрийн бод барилгын үйлдвэрлэлийн технологи бол үнэхээр мэрийж аюу тийм чадварлаг эзэмсэн л дээ. Тэрний одоо бас суур боловсролын үр дүн бол бас энэ дизайн технологи юу хөтөлбөр сургалтын багш болох бас их том замыг бол одоо зааж өгсөн байдیں۔ Тэгээд 1985 онд Баян хонгорын 1-р зөвлөл сургалтад одоо мужийн багш одоо технологийн хөтөлбөрийн багш хөлбөмбөг сургалтанд одоо багшаар ажиллаж эхэлсэн юм байна. За тэгэхээр ер нь багшийн ажил гэдэг бол ер нь яг сургууль хүмүүжүүлэгч хүний хувьд бол хичээл гэдэг маань бол ер нь сургууль хүмүүжүүлэх эзэмшилгээний лаборатори орчин гэж би өөртөө гэж үздэг. Үзэж байгаа юм ер нь. Тэгээ яг тэгэхээр бол өнөөдөр бол яг үгээр би бол одоо энэ дизайн технологийн хөтөлбөр сургалтын хичээлээр энэ хүүхдүүдийг хөгжүүлэх бас тийм арга технологи сэдэж Монгол Улсын зохиогч эрхэн гэрчлэгээ авсан байгаа. Энэ 2012 онд авсан байна. За тэгээ энэ ямар одоо арга сэдэж ямар одоо зүйлээр зохиогч эрхлэлт авсан бэ гэхээр энэ төрөлбөрийн орлуулах материалуудыг ашиглаж технологийн хичээлийн сургалтын арга зүйг болсон болох гэсэн сэдвээр одоо энэ ном бүтээл бичмэл бүтээл бичиж тэр төрлөөр Монгол Улсын зохиогч эрхлэлт авсан байна. Тэгэхээр энэ зохиогч эрхэн гэрчлэгээ патент авна гэдэг бол энэ бол инновац болж байгаа юм. Одоо хүмүүс бол инновац гэж яриад байгаа мөртлөнгөө яг одоо тэр Монгол Улсын ч айл улсын нэг улсын тэр патент зохиогч эрхэн гэрчлэгээ аваагүй бол тэр юу биш инновац биш. Тэр албасны энэ оюун өмчийн газрын гэрчлэгээ патент үнэлэх авсан байж чинь бол бас тооцогддог юм амтай юм байна. Тэгэхээр энийг одоо сургалтанд яаж хэрэгжүүлэх вэ? Тэгээд энийгээр 13 онд энэ арга технологи би 2009 онд одоо сансрын тэр Баатар Московын 33 дугаар сургуульд багшлж байхдаа энэ арга технологи шийдсэн. Тэгээ ингээд 2009-өөс 13 он хүртэл одоо энийгээс хүүхдүүдийн сургалтанд хэрэгжүүлээд туршаа. Ингээд үнэхээр их гоё уран зоригтой ажиллаж байгаа. Тэгэхээр хүүхд толгойтой ажилтаа хүүхд толгон одоо цагаа бүр ашигладаг болчихлоо. Яг тэгэхээр би бол одоо яг энэ аргаас өмнө ярих бол би улам сургалтын технологи гэж ярьдаг. Шинэ цагийн боловсрол үүс бий болсон хөтөлбөр сургалтын хичээл орнод одоо энэ модон материалаар ямар нэгэн зүйлийг хийхэд шууд яг өгөхөр энэ материалыг хөрөөдөөд яг өгсөн хэмжээний дугаар бай суурь хийгээл ингээл одоо хүүхд юм сурах ийм одоо сургалт арга зүй байсан. Тэгэхээр энийг би бол улам сургалтын технологи гэж.
Тэгвэл миний энэ сэдвээр технологи яах вэ гэхээр энэ бол одоо энэ модын хэдлүүдийн одоо энэ загварчлалын одоо төвшөнд бол энийг яах вэ гэхээр төр бүрийн орлуулах материал гэдэг чинь одоо тэр одоо цаас байж болно, эрзэм байж болно. За ингээд одоо хялбар огтлогддог зүсгдэг ийм материалуудыг бол ашиглаж энэ мод усруулалт, металл усруулалт, силбрийн урлал, Монгол үндэсний уяа занглаар энэ бүхнийг бол одоо хийж сурахад бол загварсын төвшөнд хөгжих хөгжүүлээд дараа нь сурсныхын дараа жинхэнэ материалаар одоо хийлэгдэг ийм технологи байна. Тэгээ энийгээр бол одоо 2013 онд манай босрлын технологи үндэсний санд байршсан. За энийгээр бол одоо нийслэлийн болоод хөдөө орон нутгийн аймагуудын багш нарт бол сургалт явуулж байгаа. За энэ жил бол одоо босрлын манай багшийн үсгийн институтийн одоо энэ цахилгаан сургалтын албанаас бол энэ хөтөлбөрийг бол баталж мөн одоо хөдөө орон нутгийн аймаг хот нийслэлд бол сургалт явуулах юм ирэх одоо бас гарсан байна. Тэгээ энийгээр үзэх юм бол миний хувьд бол бас нийслэлийн болоод бас үндэсний одоо бас сургагч багш гэж бас өсөлж болох юм талтай. Тэгэхээр таны одоо ажлын гараа бас ханс эхэлж ив тийм ээ. Мөн одоо та Үлдэж сумаас гаралтай Баянгор аймагт бас багшилж ирсэн. Өдгөө одоо Улаанбаатар хотод бас одоо багшилж байна тийм ээ. Ажлын гараа ханас эхэлж ив. Ажлын гараач одоо Баянгор аймгийн барилгын модны үйлдвэр гэж байсан. Модны үйлдвэр гэж. Тэнд одоо тэр Түн голын зах дээр нэг одоо модон гашаант дээр нэг цагаан байшин байсан да. Тэнд одоо тэр барилгын мод усруулах үйлдвэр тэнд ажиллаж байсан. Тэгээд одоо барьж байгаа барилгууд дээр чи шалын шахдаг, цонх хаалгын суулгадаг тим одоо бригад ажиллаж байсан юм. Тэгээд одоо зэрэгт явж ирээд тэгээ Баянгорын мод усруулах үйлдвэр гэдэгт ажилласан гэр хонд үйлдвэр. Тэгээд тэнд бол 2 жил ажиллахад бол одоо үнэхээр энэ Монгол гэрийн одоо загварыг бол үнэхээр бүхэл юмнуудыг ингээд яг жинхэнэ үйлдвэрлэлийн технологиор суурь эзэмсэн хэрэгтэй. Тэгээ энэ Баянгороос л одоо миний ажлын хөдөлгөөн гараа эхэлсэн юм да. Үүн дээр уялдаад одоо цаашаа боловсролын салбарт хөл тавьж эхэлсэн байна. Өөрөө маш сайн хөгжиж. Тийм тэгсэн. Би бас юу гэж асуухад нэг хот хөдөөгүй ингэж ажиллаж исэн байна тий. Одоо өнөөдөр нийслэлд ажиллаж байгаа гэж хүүхдүүдийг одоо хөгжүүлэхэд юу хэрэгтэй вэ? Сурах орчинд хөдөө сумын хүүхдүүдийн, аймгийн төвийн хүүхдүүдийн, Улаанбаатар хотын нийслэлийн хүүхдүүдийн сурах орчныг одоо боловсролтой яг одоо бүрэн одоо хэмжээгээр нь хөгжүүлж хүсэл байдлыг яг технологийн чиглэлээр хангаж чадж гин үү? Энэ талаар та өөр мэргэжлийн үнэ. Тэгэхээр бол юм байж байгаа. Ер нь бол энэ дизайн технологи гэж одоогийн нэрлэж байгаа нь хөдөлмөр сургалтын хичээл л дээ. Тэгээ энэ хичээл бол ерөөсөө яг хүүхдүүдийг хөгжүүлэхэд л үндсэн одоо төр бүрийн материалаар боловсруулах, төр бүрийн багжаар одоо төр бүрийн материалыг боловсруулах сурах одоо технологийн боловсролын хангалттай мэдлэг боловсруулах гэж байна шүү дээ. Тэгэхэд одоо хамгийн гол нь сургууль материал дутагдaltaй, багаж одоо бас хомсдолтой. Тэгээ энэ нь бол яг хүүхдийн хөгжил шаардуулж байгаа. Тэр энийг л одоо ерөөсөө манай улс засаж тийм ээ. Энийг л одоо ерөөсөө сургууль болгоныг одоо багжтай хүүхд одоо дадлага ажлыг багжтай, материалтай энийг нь улсын төсөв сургуулийн төсөвтөнд суулгаад өгчдөг болох юм бол өнөөдрийн энэ боловсролын бод чадвартай иргэн төлөвшүүлнэ гэж ярьж байна. Тэр бол одоо биелэх болох материал юм. Тэгээд одоо би одоо ингээд тэр материал багаж хомсдоо яг юм чи яаж энэ олон хүүхдүүдийг одоо би яаж бүгдийг настай болох, бүгдийг яаж сурах вэ? Жишээлх юм бол би өөрөө энэ модны холболтыг би өөрөө үнэхээр мэржлийн төвшөнд хийж чадчих. Тэгвэл энэ хүүхдүүдийг би яаж өөрчлөх гэж хийх вэ? Нэг л удаагийн одоо ажиллаар гэсэн үг шиг нэг удаагийн орлогоор яавал мэржлийн хүн шиг тэр холболтыг хэмтгэж сурах гэж ингэж боддог байсан. Тэгээд хүүхдийн тэр үйл ажиллагааг ажиглаж ирсэн. Тэгээд энэ орлуулах материалыг арга гэсэн технологи юм. Хүүхдүүдийг ажигласан энэ ажиглалтаас үүссэн ийм оюуны одоо бүтээл болсон юм байна. Тийм. Тэгэл одоо ингээд орлуулах материалаар ингээд загварчлалын аргаар одоо төрлийн биелгүүлээл. Тэгэл дараа нь одоо ингээд бас болонгууд нь шууд жинхэнэ материал өгөөд хийлгээл. Ингээд одоо хүүхд болгоо ажилттай хүүхд болгоо одоо цагаан бүрээ ашигладаг ийм болсон юм байна. Тэгэхээр энэ бол 2009 онд. Тэгээд 2012 онд манай Монгол улсын бас боловсролын яам телевиз сайдсан нүүр дөрвөл тэр хүүхд нэгэр хөгжүүлэх тухай асуудал ярьсан. Тэгэхээр хүүхд нэгэр хөгжүүлэхэд бол энэ эцэг эхийн, сурагчийн, багшийн тэр одоо аймаг нийслэлийн одоо боловсролын газрын дарга, манай боловсролын яам, засгийн газар бүгд одоо ингэ оролцоотой байж ч өнөөдөр жигэн бод чадвартай иргэн төлөвшөх үндэс нь болж байгаа. За баярлалаа. Тэгэхээр та 45 жил ажилласан гэж энэ ажиллаж явах хугацаанд бас төр засгаас хичнээн хүмүүсийг олимпиад уралдаан тэмцээнд бас төрүүлүүлж ив. За мөн одоо таны бас ингэр дээр бас улсаас таныг бас таны хөдөлмөрийг хүлээж бас шагналынхаа талаар бас тийм ээ зүтгэж төрний юмдээ зүтгэж явсан. Энэ талаар бас хуваалцахгүй юу? За яг хөө ер нь бол нэгэнт одоо энэ багшийн мэргэжлийг сонгоод ингээд сайн ажиллаж ирсний хувьд бол миний хувьд бол ер нь бол тэр
ажилдаа одоо нөгөө баян одоо шинэ эгэлэх ийм сэтгэлгээ бол надад ер нь төлөвлөсөн байсан юм тий. Тэгээд би Баян өнгөрийн нэгдүгээр ажиллаж байхдаа одоо тэр патент байж байгаа тийм одоо тэр өрмийн сүр машин дээр хүүхд толгоныг ажиллуулах тэр материал бүлэх туслах төхөөрөмжүүдийг нэгдүгээр үнслээ хийж хэрэгжүүлж байлаа ажилдаа. Тэгээд одоо энэ төхөөрч эрхий патент авч ялаа. Мөн одоо цэглэгэн уран хөрөөний машин хийж бас нэг сургалтанд бас хэрэгжүүлж байлаа. Одоо ч гэсэн энэ хотод байгаа одоо энийг бас тэр тавьж дуусах хүүхдэд хэрэгжүүлнэ. За энэ одоо энэ орлуулах материал ашиглах технологийн сургалтын арга зүйн боловсрох болохын сэдвэрийн магистр хамгаалсан дипломын ажил хийж байна. Энэ 2013 он. За энэ шинэ бүтээлийн патент гэж байна. За энэ бол одоо барилгын хааны хиймэлд үндэсний шинэ бүтээл батлагдсан. За энэ бүтээгдэхүүн загварын патент нь одоо сонгуулийн сан тураах одоо тэр сан тэмдэглэх ширээ гэж ийм загвар бас би зохиож бас патент авч ирсэн. За энэ одоо тэр мужийн олон талын ажиллагаатай энэ уран хөрөөний машин авсан энэ одоо оновчтой санд үнэлэх байна. За энд одоо өрмийн сүрмжийн тусах төхөөрөмж хүүхэд нь одоо өөрөө бие дааж ажил сурах ийм төхөөрөмж байж байна. За тэгээ энэ Монгол Улсын зохиогчийн шинжилгээ авсан одоо энэ орлуулах материал дарга бол маш олон одоо хүүхдийн ерөнхий улсын сургуулийн ерөөсө бүх хичээл сургалтанд манай технологийн хичээлийн одоо бүх тэр агуулгад нь орсон тэр мэдлэг чадвар дэвшүүлэх энэ орлуулах материал үнэхээр үр дүнтэй байгаа. Тэгээ энийг юм бол бас залуу багш нарт бас одоо энэ өөрийнхөө одоо энэ улсын эзэмшлийн сургуулийн одоо сая өнөөдөр их залуу багш нартай бас уулзлаа. Тийм мэрэгжлийн багш нарт. Тэгээ ном одоо бас тодорхой хэмжээний өөрийнхөө хийсэн номнуудыг бас өглөө бас одоо манай боловсролын сургуулийн одоо доктор багш одоо хэн байж байна. Инктэй багш байж байна. За мөн одоо мөнх хоёр багш байж байна. За эднэрийнхээ бас бүтээл номнуудыг бас одоо энэ сургуультай бас амжилж бэлгэлээ. Тэгээ энийгээр бол энэ номоор бол номын одоо үзнэр юм бол манай сумын одоо хүүхдүүд бол эрс одоо өгчих нь ойлгомжтой юм а гэж бол бодож байгаа. Хэдэн ном хийж байгаа. Хэдэн яг энэ технологиор хэдэн ном одоо зохиож гаргасан. Ер нь одоо гарын авлага одоо багш нар зориулсан гарын авлага байж энэ дизайн технологиос төрөлөөр орлуулах материал ашиглан за хөгжлийн аргаар хүүхдэд мэдлэг зөвшөөрөх. За энд орлуулах материал ашиглах хичээлийг боловсронгуй болгох сэдвүүд ийм ажил хийж байна. Тэгээд дээр нь одоо бас энд нэг юу байж. Энэ хоёр дахь одоо энэ гурав дахь ном маань хийж байгаа. Энэ хүүхдийн хөгжлийн хурц суур бол энэ боловсролын үйлчлэгийн инновац юм аа гэж би бол томьёолж байгаа. Хүүхдийн хөгжлийн хурц суур. Тэгэхээр өнөөдөр багш бид нар хүүхдийг хөгжүүлнэ. Хүүхдийн одоо хөгжүүлэх гэж байгаа бол шүү дээ бид нар. Тэгвэл энэ хүүхдийн хөгжлийг бол ерөөсөө шин санаа, шин үтэл, шин оюухан одоо шин арга технологиор хүүхдийг хөгжүүлнэ. Тэр энэ нь бол одоо хүүхдийн хөгжлийн хурц суур юм аа гэсэн ийм томьёолыг бол би өнгөрсөн жил бол боловсруулад тэгээ энийгээр одоо бас ийм хүүхдийн хөгжлийн арга зүй одоо инновац юм аа гэсэн ийм бас гарын авлага ном бичиж байгаа юм. За багш бол одоо ерөөсөө ер нь бол энэ хүүхдийн хөгжлийн төлөө ер маш их үйл зөвлөгөө хийх хэрэгтэй. За сургалтын орчин анги танхимыг төлөвлөд ингэсэн тогтчулах хэрэгтэй. Одоо тэр орлуулах материал ашиглаад хийсэн одоо барилга барих арга технологи хүртэл орлуулах материал одоо энэ хийсэн байгаа. Одоо би энд одоо ингээд шоу нурны заврыг ингээд завшлаар ингээд цаасаар хийгээд тэгээд ингээд одоо дүнсэн байшин яаж барьдаг арга технологи ингээд зар сурч байгаа. Тэгээ энд одоо сэлбэрийн урал байж гэн, хөөмлийн урал байж гэн, модны төрлийн холболтууд байж. За ингээд ширэг хэрэг дүүр ингээд ирсэн хүүхдийн бүтээл. Энэ хөдөлмөр сургалтын хичээлийн анги танхим гэдэг бол яг хүүхдийн одоо тэр сургалтын үйл ажиллагаанд дах сурж байгаа үйл явцын бүтээлүүд. Эхлээд одоо муу хин дараа нь улам сайн болно. Ингээд энэ бол хүүхдийн одоо тэр хөгжил төлөвшлийн явцдах ажлууд байгаа. Ажлууд. Тэр бол одоо ингээд ширээгээр дүүрээд ингээд байж идэх. За энд одоо байж байна. За тэгээд мөн одоо бас багш хүн бол энэ эзэмлэгээний одоо илтгэл уралдаан тэмцээнд бас жил болгон зарлагддаг. Тэгээ энд бол би бас 13 оноос хойш бас тогтмол оролцож байгаа. Тэгээд энэ жил ч гэсэн одоо 52 дугаар сургуулийнхаа одоо илтгэлийн уралдаанд бас оролцоод мөн хангал дүүрийнхэн бас илтгэлийн уралдаанд бас амжилттай оролцож бас батламжид өргөмжлөөр ингээд шагнагдсан. За тэгэхээр за энд бол одоо за түүний хажуугаар бас энэ оюуны бүтээл яг миний хувьд бол бас энэ Монгол хүн байна. Монгол гэрийн түүхийг бас судалдаг. Одоо Монгол гэрийг одоо босронгуй болох одоо шин загварыг бас зохион бүтээж хэрэгжүүлж ирсэн. 2006 онд манай 33 дахь сургууль дээр Москватын дараа альчсан. Тэгэхэд бид нэр одоо энэ гэрийг би одоо ингэж хийгээд хийцэн байж байгаа. Тэгээд таарад одоо энэ Москватын дараа манай хамт бол үлээж авч ийлээ. За энэ одоо 9 дугаар сургуульд одоо 5 жил ажилласан. За энэ хугацаанд энэ сургалтын зөвлөлтөй гэрийн загварыг хийж одоо хүүхдийн одоо наслын онцлог тохирсон одоо ийм надар бүгдийн хэмжих түүний сургаан дээр ингэж хийсэн ийм одоо сургалтын зөвлөлтөй гэр одоо жишээлх юм линд байж. Тэгэхээр энэ бол Монгол гэр бол ер нь бол 3000 жилийн түүхтэй. Тэгэхэд энэ 3000 жилийн хугацаанд ер нь бол манай монголчууд бол яг хүүхдээ сургана гэсэн тийм загварыг бол ер нь хийгээгүй байсан.
Тэр энийг бол би 2017 онд одоо энийг бол одоо ерөөс зургийн зураад ийм бай, ийм хэмжээтэй бай гэл ингээд бүгдийн одоо биенээс хэмжээ аваад бүхэл хэмжээ аваад ингээд одоо хийгээд тэгээд энийг бол одоо сүүлийн 2 жил хэрэгжүүлээд одоо жишээлх юм бол ингээд нэг цэцэрлэг дээр ингээд нэг бас нэг юу яагаад үзэл явж ирсэн нэг хүүхдүүд багш нь ингээд энийг юу гэдэг гэсэн чинь харандаа гэдгсэн. Үнэхээр цэцэрлэгийн хүүхд бол яг энэ өмнө нь харандаа шиг харагдаж байгаа. Тэгээд энэ үтер хүүхдийн буруу биш аахгүй. Харин ч яг ингээд харахад харандаа шиг хэлбэртэй юм гээд тэр бодоос итэд ингэж байгаа. Тэгэхээр энэ яаж юм хөр манай улс бас энэ үндэсний үйлсийн түүхэн дээр чиглэлээр бас энэ одоо хүүхд сургалтны бодит тим одоо модель загваруудыг бол бас одоо ингээд зохиотсон хийх юм бол авч өгч байгаа. Ер нь бол байхгүйсэн. Юус байхгүйсэн. Би ингээс 2 жилийн өмнөөс одоо 4-5 телевизүүдээр ингээд одоо энэ хүүхдүүдтэй нэвтрүүлэгт ороод ингээд яа тэгээ хүмүүс харин санаа аваад ингээд бас хийгээ дуурайлгаж хийж өрөөд одоо ингээд хүний санаа авч хийгддэг тал байд. Тэгэхээр энэ бол сайн нөхцөл. За тэгээд энэ нэг түүхэн холбогдлоо зураг байж байгаа. Тэгэхээр энэ нь урдуулах материал аргатай холбоотой. Энэ Монгол улс бас нэг юм нийгмийн байгуулалтыг алгасан гэж ярьдаг тийм үү. Тэгэхээр энэ зургандаар манай энэ хөдөлмөр сургалтын хичээлүүд, технологийн хичээлээр сурагчид урлан бүтээх даалгаврын одоо ажлын нэр зураг бол гаргацдаг. Тэгээ шууд материалаар хийдэг. Одоо энэ шууд материалаар хийдэг. Тэгээд төрлийн материалаар багш чиглаад ингээл ямар нэгэн зүйлийг хийх гэсэн ийм тулгалтууд яг хүүхдүүд ирж байгаа хгүй нэгсэндээ бол энэ чинь шууд материал юу ч чадахгүй хүнийг материал өгөөд багж өгөө зааш энийг яг сайн муу хувилж чи одоо муу сайн юу ч онц. Тэгэхээр энэ бол тулгалт. А тэгвэл би энэ тэр хийх гэж байгаа одоо тэр загварыг орлуулах материал гэдэг юмар хийгээд ингээд загварчлалын төвшөнд одоо загварчлалын аргаар ингэж хийгээд тэгээд бас одоо болцооны усныхан дараа одоо тэр углуурын холболтын элементүүд ихтэй яг тэр орлуулах материал хийгээд сурцсныхан дараа бол миний чинь бол за одоо чи яг энэ наад хэлбэр хэмжээ чинь ийм байна, ийм ойлгосон. Одоо яг мотор хийхдээ хүүхдүүд яг хийж байгаа. Тэгэхээр энэ сургалтын арга технологи бүртэл одоо энэ бол бас нийгмийн хөгжлийг алгасан шиг одоо ийм бас хүүхд хөгжүүлэх арга технологи гэдэг бол ийм зайлшгүй байх хэрэгтэй тэр технологи тараалал явдсан байна гэдэг би бас сүүлийн үед бол ойлгоод байгаа. Тийм учраас энэ түүхэн зургийг бас ингэж өөрчилж одоо технологийн хичээлээр хүүхд нэгрийг хөгжүүлэхээр өөрөө хичээл тусгаж өгсөн биш үү? Тийм шүү дээ. Хүүхд хөгжүүлэх сургалтын шин технологи алгацсан байна. Энэ алгацсан байна. Алгасан гэж байна. Тэгээд ийм юмыг алгацсан байна. Тэгвэл би энийг хийсэн одоо бол хүүхэд даалгавар хийлээ, орлон материал, данжих материал хэрэглээ гэдэг. Ингэж явж байгаа юм арга технологи. Тэгээ энийг юм бол одоо ингээл орон нутаг аймаг сум ингээл бас л сумынхаа одоо ингээл сургуулийн бас 2 залуу багш байна. Тэдэртэй бас өдөр ном өгөөд хуваалцаа за ингэ шүүгээд байнгын мэдээл анх. За техник мэдээл одоо энэ шин сургууль байгууллагын холбоотойгоо би бас техник дизайны кабинетийг бас нэрмжт болгоод ингээд бас болох ингээд юу ачвал ярьж байгаа. Энэ юу шийдэгдэх юм бол би тэр кабинетийг өөрөө бас хөрөг гаргаад одоо төгсүүлж хийж бодож байгаа. Тэгэхээр энэ бол бас үлцэдийнхээ хүүхдүүдийн одоо авиач чадрыг нэ хөгжүүлэхэд хийж байгаа том хөрөнгө оруулалт юм. Тэгэхээр энэ орлуулах материал сургалтын технологи бол одоо энэ бол ерөөсөө мөнхөд одоо ерөөсөө яах вэ гэхээр хэрэгтэй зүйл. Энийг одоо манай боловсролын яам одоо манай одоо тухайн үед бол нэлээд дэмжлэг аваа явж байгаа. Одоо тэгээд энэ арга технологи ингээд бүр улс нийтээр бүх одоо би бол бүх аймагуд дээр сургалт явуулах юм бас саналаа тавьж байгаа л да. Тэгэхээр энийг ингээд хэрэгжүүлчих юм бол энэ бол ерөөсөө энэ орлуулах материал арга технологи яг багш нэг баримтлаа өгөх юм бол энэ бол одоо ерөөсөө хэдэн одоо Монгол хөгжүүлэлт хөгжүүлэх хэдэн 100 жил хэдэн мянган жил магадгүй энэ арга технологи байсаар л болно. Мэдээж бий байхгүй болсон байна. Тэгэхэд энэ одоо Монгол орондоо нотгшуулаад энэ арга технологи, дизайн технологи хөдөлмөр сургалтын гэж хэрэгжүүлчих юм бол энэ бол үнэхээр бас үр шимтэй юм сургалтын арга. Тэгэхээр миний энэ боловсролын системд одоо ажилласны том говьяатай нэг ажил бол энэ сургалтын технологи сэтсэн энэ арга технологи. Хоёр дахь нь бол одоо энэ үндэсний өв соёлын нэрвэл чиглэлээр одоо энэ сургалтын зорилттой 3 төрлийн гэр одоо энэ шилжих юм бол энд байж байна. Одоо энэ жижигхэн байна. Тэгэхээр аян байж байна. За энэ Баян аймгийнхаа нодны ойгоор одоо бас ингээд аймгийнхаа талбайд бас нэг үсгэлэн гаргаад ингээд дунд зураг авахуулаад ингээд за энэ их ч одоо сумынхаа цэцэрлэгт нодон бэлгэсэн гэр байгаа юм. За бидэнтэй хамтдаа эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Хөгжлөртнс TV10 гэр бүлийн телевизээс бэлтгэн хүргэдэг боловсролын цаг нэвтрүүлгийн маань Чочин хомирт за нийслэлийн 52 дугаар сургуулийн технологийн багш Төмөр Бат урьж оролцуулаад байгаа. За мөн одоо манай Үлзийт сумын Баянгор аймгийн Үлзийт сумын байгуул учраас өөрийнхөө орон нутгийн телевизээс тантай тийм дэлгэцээр дамжуулан тантай уулзж байгаадаа маш их баяртай байна. Тэгэхээр би бас нэг үзэгч маань бас тэгээ та өөрийнхөө хүүхэд наснаа тий хамгийн сайхан нандин дурсамж гэсэн бас манай үзэгчтэй асуух алцахгүй юу. Яг ер нь бол яг ер нь хүүхднээс дурсамж гэхээр ерөөсөө хөдөөний хүүхдүүд бид нэр энэ голын цагтарыг голгодог байсан. Одоо голын цагтаар л өнж хэрэгчэл дараал. Тэгэл энэ одоо уртлын урдж гэж хэлдэг гэсэн. Тэрний доор бид нэр чаргаар болгоно. Тий.
Тэгээ энэ бол бас их гоё дурсамж байгаа. Одоо бол хотод бол бас их хүүхэд одоо ганцаараа тэгээд бидний хөдөө нүгчид ганцаар болгож иж чадахгүй. Баян харуу хамгаалтанд л одоо байдаг болчиход шүү дээ хүүхдүүд бол. Тэгэхээр тэр утгаараа бас хөдөөний хүүхдүүд бол бас бие ялдар нь эрс хөгждөг нь бас эрхчлөөтэй бөгөөд тэр бол ямар нэг айж мэх юм байхгүй ийм айцгүй. Тий бие ялдар нь хөгждөг. Тэрүүгээ дамжид. Тий ийм байна. Тий. Тэгээ яг ер нь бол одоо бас эндээс судалгааны харж байгаа юм да. Ер нь бол миний бодоор тэр хөдөөгийн хүүхдийн хөгжил төлөвшөл хотын хүүхдийн хөгжил төлөвшлийн асуудал. Энэ том судалгааны сэдв ба. Тэгээ энийг би ингээд ажиглаад байхад бол энэ бол үнэхээр маш их том бүтээл гармаар юм билээ. Яг ингээд зүсэг ийм юм бас бодогдоод байгаа тийм. Таны бодлоор тийм ээ? Амжилт гэж таны бодлоор юу вэ? Энийг бас манай сурагчид үзэгчдээс багшнаас сонсох хүсдэг байна. За амжилт гэдэг бол тэр хувь хүн өөрөө одоо тэр эзэм мэрэгчлээ эзэн болоод тэгээд одоо байнга шинийг санаасалж ирэл хийж тийм үстэй. Тэгэж бас үл ажиллах юм бол амжилтанд хүрдэг. Тэр амжилт гэдэг маань өнөөдрийн ойлголтоор бол одоо миний хувьд бол одоо ингээд багш болоод би одоо ингээд ажиллаад одоо ингээд ерөөсөө тийм төрийн одоо сайхан алтан гац одмод аав өөсөө тийм зэрэг багш болоод ерөөсөө бодож байгаа ч. Өөрөө л одоо тэр нэг тухайн үед л одоо ингээд манай ээж аав тэр намайг одоо житэмс дор гэл гэсэн. Тэгээ заа гэл тэгэл орсон. Тэр үе ч одоо сургуулийн бас юу бол их юу байсан шүү дээ. Дээрийн сургууль сургалт бас сайн. Тэгээд үнэхээр онцорт хүүхдүүд нь 10 жил. Одоо манай тэр чинь 70 дугаар төгсөгч чинь 30-аар 30-аад хүүхд төгссөн бид нар. Тэгээ нэг 6 хүүхд 10 дугаар ангид 4 ангид ордог. Бус нь тэгэл техникум, темс тэгэл одоо малтар гарах. Ийм л хөл одоо хуваарлалтанд ерөөсөө яадаг байсан. Яг шилждэг байсан. Тэр нь бол үнэхээр бас тэр сайн сурдаг хүүхдүүд чинь үнэхээр тэр сургууль төгсөөд улс орондоо л одоо хэрэгтэй мэрэгчдэг болж. Тэгтэл одоо бол ингээд бас энэ бүгдийн 12 төгсгөн гэдэг бол миний бодоор бас буруу гэж үзэж байгаа яадаг хэрэг. Тэр үнэхээр авьяастай, чадвартай, сур сонирхолтой ийм хүүхдүүдийг цааш явуулах хэрэгтэй. Тэгэхгүй одоо өнөөдөр бол Улаанбаатар хот гэдэг чинь ачаал их байна гэдэг чинь тэгэд хүн болгоныг 12 төгсөн гэдэг. Хуучин чинь 4 төгсдөг байсан, тэгээ 8 төгсдөг байсан. Одоо бол ер нь бол үнэхээр одоо тэр сур сонирхлыг бол заавал 12 зүтгүүлээ байдаг шаардлага бас байхгүй. 9 төгсдөө болоод мэргэжлийн сургууль одоо юу гэдэг мэргэжлийн сургууль техникум гэж явуулаад тэгээд тэр зохиолт үзэх ажлыг хийх хэрэгтэй. Тэгээ энэ нь бас хүний оюуны хөгжил хүн бас гэнтэй шилбат. Оюуны хөгжилтэй улсууд бол онц сураа сайн сураад устдал хэрэгтэй. Тэгэхэд өнөөдөр баахан чадваргүй дээд мэргэжлийн төрөөд байл гэж чинь энэ угаасаа манай суур боловсролыг явуулчихад хүн болгоныг 12 төгсгөн гэж том бүр. Тийм учраас сур сонирхол баах улсууд ирээний ард цалхаалтай байдалд олон жил болж байна. Энэ бол бас буруу зүйл болоод засмаар л гэж байна. Өөрөөсөө сур сонирхолтой бол тэгэл чаргалтай бод чинь бүс ялгаар дэрдэг шүү. Тэгэл хуучин тэгэл тэр сайн навтаа ороод явцдаг. Бусад дунд сурдгууд нь тэгэл тэм зөгнөх. Харин одоо миний хувьд бол тэр 10 шууд 10 төгсөд дэс сургуульд орох. Таны хувьд тэгэл шууд техникт орж исэн байх. Техникийн сургуульд үйлдвэрлэлийн боловсрол эзэмшиж ингэж ороод энэ үйлдвэрлэлийн боловсрол энэ мужааны бэрхлээр ингэж аваад одоо бодвол тэгэл одоо чинь мужааны бэрхлэлч юм бас манай монголчуудын хэрэглэдэг юм чинь надад мод юм шүү дээ. Тэгээ энийг сураад энийг бүр л одоо нэг ажил хийж амьдрах гэж бодож ирсэн баг л та. Тэгж л явсан. Тэгээд өөрөө ингээд нөгөө одоо тэр олон одоо тэр мужааны мэргэжлийн чадварлаг бас хамт хүмүүсээс шүү дээ. Тэд нар чи над зааж өгвөл би одоо өөрөө мэрийг сураад ингээд тэр өөрөөр нээсэн. Тэгээд одоо би чинь тэгээд 80 оноос 83 тэрэг салгаж ирээ Баянгарын модулуудтай байхдаа би чинь ороогоор Баянгарын дөөрөмжил гэж орой сургууль гэж байсан тэр үед. Тэр нь би ороогоор 10 дугаар төгссөн юм. Тэг чи өглөө найзтай явна. Орой сургууль дээр сурна. Тэгэл ингэж явсаар байгаа. Тэгэл одоо багшийн одоо дэс сургуульд ороод би чинь Баянгарын аймагт 10 жил багшлаад манай боловсролын хэлтсийн тодорхойл дээр боловсролын сургуульд би орж ирсэн шүү дээ. Тэгээд тэнд одоо ингэ сураал. Тэгээд одоо 2002 онд төгссөн. Тэгээд одоо ер нь ажил хугацаанд 30 жил ажиллаад ингээл одоо хүүхд төгсөө сургалт ярагддаг төгсөдөө. Мөн одоо энэ олон бүтээлүүдийг бас хийгээд ингээл одоо сургалтын орчин тех маш хүртэл одоо сайхан төгсчүүлэл. Ингэхэд бол одоо багшийн ажил үнэхээр одоо гоё. Тэгээ бас энэ боловсролын систем дагаж үдэд зэрэгтэй явж байгаа даа. Тэгээ өөртөө баярлалдгийг тийм. Бидэнтэй бас халуун талаа яриа өрнүүлж бас тийм ээ бидний урилгыг хүлээж авсан танд маш их баярлалаа. Та бас цаашдынхаа зорилгыг манай үзэгчтэй бидэнтэй бас хуваалцахгүй юу? Гэхдээ одоо тэгээд нэгэнт одоо бас энэ нэг сургалтын арга технологи бас эргэлт түүний технологийн шинжилгээ болсон сургалтаар одоо сэдвэн чинь цааш нь одоо бас яг үхээр энэ одоо магистр хамгаас усруудынхаа магистр хамгаас ажлыг доктор болож хамгаалахаар одоо энэ жил одоо 3 дахь жилдээ одоо ингээд хүмүүнлэгийн ухааны сургуульд доктор хамгаалах одоо энэ жил хамгаална. Тэгээ энэ одоо сургалтын технологиороо бол одоо явахаар
18 аймгаар одоо явж энэ 18 аймгийн мэрэгчлэг багш нарт бас сургалт явуулах юм бас мөрөдөл байгаа юм. За тэгэхээр ер нь 2-3 аймагт бол явсан. Одоо бусад аймагуудаар нь явах талаар бас яам төмөн газар институтуудаас санал тавиал байгаа тийм. За тэгээ энийг яг нэг зургаараа ингэж байна. Энийг ингэж хайж. Энийг хайж. Ингээд загварчлалын аргаар бол нарийн хэмжээний өглөөгийн холболт, тэгээд догтлон зөвлөлт холболтыг яг үгээр дэлгэршийн аргаар ингээд загварчлан хийж байгаа байна. За тэгэхээр шилбэрийн энэ октын элементүүдийг энэ олбот метрийн тусламжтайгаар сайн гэдэг юм уу тийм үү? Ингээд дэлгүүр тэгш оцоо. Хоёрдугаар нь нахаа оцоо. Тийм үү? Сайн шилбэрийн октын хэлсэн. за энэ дээр үндэслээд заслын хийж за энийг наашаа гэж байна. За одоо заслын нүүдүүд за 3 тэнгийн тийм ээ. Сарчаа гарах хэрэгтэй юм. Сайн гол катрын бийсэн цаа. Сараа гол тийш нэг төрөө. Турасаа цаа. Тийм. Садараа нэг хөөх. Тийм. Оти хараа бийсэн хараа нэг хөөх гэсэн. Ата гэрээ танаа матара тийм хэвчээ тийм үү? Тийм ээ. Одоо хийх юм уу? Тав нэг хөөх цаа ингэж. Хийх бас утаа. Натур ихтэй хийх гэсэн. Сипи авчих гэж хараад байна. За ингэж. За энэ бичлэгээр ингэж гаргаад. Энэ их томдож байна. За энэ ширэн дээр одоо энэ багийн сурагчдууд энэ нэгэн төмөр эдлийг хэлсэн технологиг орчуулсан материал ашиглан дагуулчдын төвшөнд одоо ингэж төмөр эдлийг технологиг заа сурж байгаа энэ арга технологийн эдний багийн одоо сурагчдууд хийж байна. За энэ хөтөлбөр одоо Босролын багшийн мэдлэгийн институтээс энэ жил сургалтын ирэх аваад одоо орон нутгийн аймгийн сургуулиудад сургалтын бол ийм одоо ашигын одоо бишгээ гарсан ийм одоо сургалтын технологи байгаа. Энэ сурагчдууд олбот метрийг ашиглаж шугам зургийн дэлгээс аргаар нарийн хэмжээний одоо доголдсон зөвлөхийн холбоотой хэлнүүдийг загварчлан одоо хийж байна. Тэгээ энэний дараа бол энэ загварыг хийсний дараа эндээс сурагчдууд хэлбэрийн, хэмжээгийн ингээ ойлголт авна. За ингээ энэ ойлголт авсныхаа дараа сурагчид мотор энийг одоо хийж техникээс одоо яг энэ цаасан дээр яаж одоо техникийн дурд яаж одоо энийг загвар тэгшмээ тэр шиг мотор энийг бүрдэж гарах хэрэгтэй. Тийм төсөөлж авч байгаа. За энэ дээр за энэ модны доголдсон зөвлөх холбоо. За энэ үл ингээд дүнзэн байшингийн булангийн холбоо. Одоо та ирээдүйд байшин барих юм бол одоо тэр дөрвөн одоо хоёр талаас нийлсэн модны өнцөг үсгэж байгаа гэсэн ингэж бодох хэрэгтэй. Зөвөр одоо ингээд дээр тулгаа зүгээр ингээд тавьсан байдаг ч тэр юм бол та нар гадуур явж байхдаа бас энэ хүмүүсийн барьж байгаа байшингийн тэр дүнзэн байшин, гойлон байшингийн яаж булангийг холбосон гэдэг харах хэрэгтэй. За тэгвэл дараагийнх нь энэ мод энэ холболтоор бол ингээд мөн дүнзэг явах уцсгай холболт. Ингээ уцад залах нь шүү дээ. За уцад залахад бас энэ холбоотыг ашиглаж болно. Дараа нь одоо шилжих баг нь хийж дээ. За энэ хоёр хооронд модод баг нь мод өгөхгүй байх гэж бодсон тийм үү? Уртаашаа. Тэгвэл модоо ингэж холбоод мөн ингэж холбохоор энэ өндөр скал холбоотой. Тэгэхээр энэ зөвхөн холбоотой элементээр 3 төрлийн холбоотыг яаж гэнэ вэ? 3 одоо өөр зориулттай энэ үйл ажиллагаа хийх тул энэ холболтын загвар бол яг үйлчлдэг байна, хэрэглэгддэг байна гэж бодсон. Тэгээ энийг харддаг юм уу, скобор яд юм уу, болтор бод юм уу, ийм зориулттай. Бидний энэ дизайн технологийн хичээлийн хамгийн тулгымцаа асуудал материал багсны асуудал байна. Энэ дизайн технологийн хичээлийн хамгийн гол асуудал хэрэгцээ бол материал төгрөг. Ойлгож байна. Тэгвэл бид нар өнөөдрийн хичээлээр энэ орлуулсан материал ашиглаж тийм үү? Загварчлалын аргаар хүүхдүүдийг хөгжүүлэх энэ технологийн сургалтын арга технологиор хичээл орж байна. За тэгэхээр энэ сургалтын аргыг одоо ямар хөө төсөвч төрүүлжээ. Сантай их юм. Энэ технологи нь болохоор бид нөгөө технологи дээр их нөгөө бүтээлч өөрсдөө хэрэгцээд юм хийхээр зарим талаар нөгөө материалын нь олдоч баг тэгээ олдсон ч яг үн өртөг хэрэгтэй. Тэгээ ийм нөгөө орлуулах материал ашиглахаар бидэнд нөгөө ойртох байгаа болохоор бидний нөгөө хийж чадах илүү тийм бүтээлчтэй илүү хөгжих болов гэж бодож байна. Сэлбэр хийхдээ болохоор ингээд бидний энэ оног сэлбэр хийхэд аюул хандаг зөвлөх модыг хийж чаддгүй тэгээд иймэрхүү зөвлөм материал ашиглаад сэлбэрлэх нь илүү амар. За тэгэхээр Монгол Улсын зохиогч эрхийн гэрчлэгээтэй энэ технологийн хичээлийн дадлага төлөвлөрийн орлуулах материалыг ашиглах сургалтын технологиор нэгдсэн хичээлийг орлоо. За тэгэхээр энэ хичээлийн үр дүн бол одоо манай сурагчдын одоо ярианаас бас тодорхой байна. За энэ арга технологиор бол миний хувьд бол одоо 10 дахь жилдээ ингээд судлаад одоо босор судлалын одоо докторийн захирал болохоор явж байгаа.
Тэгээд энийг одоо телевиз үзэгч хүүхдүүд бас одоо босролын одоо аймагуудын босролын эцсийн дарга нар энэ сургуулийн одоо захирлууд энэ арга технологиг босролын технологиуд сайтан дээр байрсан байгаа. За Google дээр одоо орлогын фильтрээр арга гэж бичээд дарангууд энэ арга технологи байж байгаа. Тэгээд энийг За тэгэхээр таны цаашдын тэмээ ажилд өндрөөс өндөр амжилтыг бас манай хамт олонны зүгээс бас хүргэж байна. Тэгээд сүүлийн 1 минутыг бас танд үлдээе. Одоо бидэнтэй бас маш сонирхолтой яриа өргөмж өөрийнхөө тэмээ хоёрын бүх зүйлээ хуваалцаж өгсөн танд маш их баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр миний амжилт бол ирээдүйн хүүхдийг би хөгжүүлж чадчихвэл хүүхд төгжихийн арга технологи одоо ингэ сэтгцэн үн чи энийг бүх аймагуд одоо мэрэгчлэгт багш нарт хүргэж одоо энэ арга технологиг зааж өгөх нь л миний одоо амжилт. Энгүүл Монголын одоо ирээдүйн бас олон мянган хүүхдүүд багаасаа одоо сэтгэн бодлох, зохион бүтээх, аюул чадвараа хөгжүүлэх ийм л одоо сайхан асктын бодлого надад бодогч байна. За тэгэхээр нийслэлийн 52 дугаар сургуулийн техник технологийн багш Төмөр Утган ярианаас та бүхэндээ хүргэлээ. Тэндээ хамтаас эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр иргэн уулзлаа. Түр баяртай үзэгчтэй.